За мэргэжлийн хэлтийн байгууллагын экспорт импорт хөлийн хоригдсрын хэлтийн газрын эрүүл ахуйлт хамгааллын хэлтийн улс сайхлах байцаагч Төмөр Батар байна. Тэгэхээр өнөөдрийн мэдээнд дээр бид нэр гол нь хөлийн бомб дээр ажиллаж байгаа хөлийн байцаагчдын одоо халдваргүйжилт нь ариут халдваргүй үйлчлэгэнд ямар одоо үйл ажиллагаа хийж байгаа талаар мэдээлэл өгөх гэсэн. За бидний одоо хийж байгаа эрүүл мэндийн тандалт бол маш чухал хэсгийн нэг бол хил дээр хийгдэж байгаа ариут халдваргүй үйлчлэгийн үйл ажиллагаа байгаа. Тэгэхээр хөлийн хоригдсрын хэлтийн газрын үндсэн бодлогот бол бас 4 төрлийн халдваргүй ариут үйл ажиллагаа явуулдаг. Нэгдүгээрт нь бол хүн малын гоц халдварт өвчин буюу одоо коронавирус халдварын үед гарч байгаа халдвараас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ хүрээнд бол ариут халдвар үйлдэл хийж байна. За мөн одоо бас ургамлын хоригдсрын хяналтын чиглэлээр бас ариут халдвар үйлдэл хийдэг. За мөн тандалт судалгааны зорилгоор бас тодорхой өдөрдөмжтэй төлөвлөгөөтэйгээр бол бас ариут халдвар үйлдэл ажиллагаа хийдэг юм аа. За хөлийн бомбтор нийтдээ 35 одоо мэрэгсэн ариутгагч халдвар хөдөлж ажиллаж байна. Эдгээрийг зүр дурдах юм бол буянтгой бомбтор 7 ариутгагч, ариутгалын мэрэгжилтэн, за алтан булаг бомбтор 4, зам үүд дээр 4, за бусад бомбтод бол 2-4 одоо ариутгагч одоо мэрэгжлийн ариутгагч ажиллаж энэ ачаалттай энэ үед бол ажиллаж байгаамаа. За ариут халдвар хөдлийн үндсэн гол зорилго юу гэхээр халдварын их уурхайг дамжин халдварын одоо их урхаагаас дамжин дарах нөхцөлийг л одоо таслан зогсоох үндсэн үүрэгтэй. Тэгэхээр ариут халдварт нь бол тухайн одоо бичил битэн өвчин үүсгэх бичил битэн нянг вирус бол бүр огт одоо байхгүй болох үйл ажиллагаа гэж ойлгож болно. Энгийн иргэдэд ойлгуулахын үүднээс за халдваргүйжүүлэхэд нь бол тухайн одоо тэр нянг вирус болон бичил битнийг өвсөн хүч бичил битнийг бол дарангуулах өөрөлдвөл түүний одоо өвчин үүсгэх тэр тоог түр нянгийн одоо бичил битний тоог цөөрүүлж улмаар одоо энэ халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагааг бол ингээд өвчин тархаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа байгаамаа. За халдваргүйжил дотроо бол эцсийн болон байнгын болон голомтын гэж хоригддаг. За голомтын дотроо байнгын за тэгээд байнгын болон эцсийн гэсэн халдваргүйжил хоёр англи байт юм аа. За манай мэргэжлийн хэлтийн газраас ер нь өндөржүүлсэн бэлэн байдал шилжснээс хойш 1 сарын 6-наас өнөөдөр 10 сарын 9-ний хооронд бол нийтдээ улсын хил дээр нэвтэрсэн 278,288 тээвэр хэрэгслийг бол урьдчилан сэргийлэх болон одоо халдваргүйжилт хамруулсан байгаа. Үүндээс бол онгоц бол 424 онгоцыг бол тусгай өрийн онгоц болон бусад татаа авалтын одоо онгоцыг бол халдваргүйжүүлсэн. Мөн одоо 6888 вагон зүтгүүр, за 1543 суудлын машин, 272 автобус, 269,958 ачааны машин. За энэ ачааны машин дотор бол хилээр экспортоор гарч байгаа ашигт малмын тээврийн одоо тоонууд орсон байгаа. Өөрөөр хэлбэл ашигт малмаар гарч байгаа одоо төмрийн хөдөрч гэдэг юм уу, нүүрс энэ бүхэн бол одоо Монгол улсын хилээр гарч хяналтанд хамраж байгаа. Энэ бүх одоо Монгол улсын хилээр орж иж байгаа, гарч иж байгаа бүх тээврийн хэрэгсэл, ачаа бараа, зорчигчийн одоо гадаад паспорт, ачаа тийш, шарил чандар, шуудангийн хэлэнд бүгд халдваргүйжүүлэлтэнд орж байгаа. Тэгэхээр юм өнөөдөр одоо Монгол улсад тархаагүй байгаагийн бас нэг тод одоо илэрлэл нь болохоор энэ ариут халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа бас тодорхой төвшөнд үр дүнтэй хийгдсэний нэг одоо жишээ юм а гэж ойлгож байна. За түүнээс гадна бидний бас анхаарал татж байгаа нэг асуудал болохоор улс хоорондын тээвэр байгаа. Улс хоорондын тээвэр дотор бол ТИР конвенцийн хүрээнд явагддаг импортын ачаа тээврээ та бүхэн мэдж байгаа алтан булаг бомбтоор орж байгаа өдөрт 30-аас 40 одоо ТИР конвенцийн хүрээнд явагддаг улс хоорондын тээвэр мөн импортын барааны тээвэр байгаа. Энэ дээр бол нийтдээ энэ хугацаанд 5441 тээврийн хэрэгсэл орсон байгаа. Энэ бүхэн маань бас халдваргүйтгэл хариуцлалт халдвар хамрагдаж байна. За энэ тээврийн хэрэгсэл бол Улаанбаатар хотл жишээ нь өдөртөө бол 200-аас 400 тонн хүнсний болон хүнсний бус бараа орж ирдэг. Тэр хүнсний бус болон хүнсний бус бараа бол бүгдээрээ гадаргуугийн халдваргүйжүүлэлтэнд хамрагдаж байгаа. Тэгэхээр улсын онцгой комиссийн шийдвэрээр 2 сарын 13-ны өдрөөс эхлэн голомтой бүс нутгаас ирж байгаа тээврийн хэрэгсэл, ачаа тийш болон бусад одоо гадаргуугийн одоо бие зүйлсэл заавал халдваргүйжүүлэлт хийн гэсэн байгаа. Энэ хүрээнд бол зөвшөөрөл авсан аж ахуй нэгжүүд, за алтан булаг бомбтар гэхтэл одоо Баян Дэмрэл компани, Замун үдирэгт Баян Дэмрэл компани, Улаанбаатарын терминалуудаар бас зөвшөөрөл авсан 4-5 компани бол энэ бүх одоо хүнсний болон хүнсний бус барааны гадаргуу дээр бол халдваргүйжил хийж байгаа. Тэгэхээр энэ нийт тоог нь харахаар бол 422,078 чингэлэг, за түрүүний ярьсан 6,883 богоонд энэ мэргэжлийн одоо зөвшөөрөл авсан хувийн аж ахуйн нэгжүүд бол халдваргүйжил хийсэн байгаамаа. Тэгэхээр энэ асуудал бол бас их чухал асуудал гэдгээр бид түрүү ярьлаа. За энэ хүрээнд бид нэр 10 сарын 9-7-ны өдөр эрүүл мэндийн яам, за дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгчийн газар, зооноос зөвсөн судлалын үндэсний төв, халдвар төв судлалын үндэсний төв, нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, зэрэг одоо мэргэжлийн болон шинжилгээ ухааны байгууллагын төлөөлөлтийг уулзуулад төлөөлөгчийг оролцуулаад
бид нэр ялангуяа энэ хүүтний үйлрэлд энэ халдваргүй зүйлийг хэрхэн зохион байгуулах асуудлыг хөндөж энэ дээр бол бас хилцүүлэг зохион байгуулсан. За энэ хилцүүл нэлээд үр дүнтэй амжилттай зохион байгуулсны үр дүнд цаашдаа Монгол улсын одоо эрсдэлтэй энэ хуурай болон хүүтний нөхцөлд халдваргүй зүйлийг яг шинжлэх ухааны үндсэлтэйгээр хэрхэн зохион байгуулах чиглэлийг л хүргүүлээд байна. Тэгэхээр бидний одоо хамтарсан шийдвэр бол онгоцны одоо тээврийн хэрэгсэл агаар үйлдвэрийг бол манацруулах болон утах хит ягаан тойны аргаар хийвэл бас үр дүнтэй. Яг манайх манацруулах аргыг хэрэгжилж जैन цаашдаа бас утах аргыг хэрэгжүүлэх багт хөрөмжийг судлах асуудал яригдж байна. За ялангуяа хүүтний үйлрэл энэ хуурай замын бамтаар нэвтэрч байгаа түрүүн ярьсан нөгөө тэр ачаа, за тээврийн улс орондын тээврийн ашигт малын тээврийн ачаануудыг бол одоогоор бэлтгэсэн байгаа манацаржуулах уураар шүршиг аргаар бэлтгэсэн одоо зуны үйлрэл бэлтгэсэн энэ төхөөрөмжөн одоо бас дулаалах асуудлыг бол яригдж जैन чиглэлийг өгч जैन тэр дулаалж ясны үр дүнгээр бол нөгөө Монгол улс чинь өвлийн үйлрэл маш хүүтэн байдаг, хөлддөг. Одоо ялангуяа автомаксийн хошуу хөлдөх зэрэг хүндрэлтэй бэрхшээлтэй асуудал байдаг учраас энэ бүгдийг тооцож одоо бас чиглэлийг хөргүүлээд байна. Тэгэхээр энэ дээр олсон онцгой комиссийн холбогдох хуралдааны шийдвэрээр үүргэжүүлж одоо холбогдох аж ахуйн нэгжүүд төрийн болон төрийн бас байгууллагууд бол энийг шийдвэрийг хөргүүлэхээр одоо бэлтгэж байна. Тэгэхээр энэ дээр би юу ярих гэдэг гол нь халдваргүй төлөв үйл ажиллагааг бол шинжлэх ухааны үндсэлтэй яг тухайн нөхцөлд тухайн одоо хэм тохирсон за мэрэгсэн ариутгачаар хийх одоо шаардлага байдаг. Тэгэхээр энэ цаашдаа бид нар энэ саяны хилцүүлгээр бол ариутгач нарын мэрэгшүүлэг за мөн одоо тохирсон одоо яг энэ вирус тохирсон ариутгах халдварлын бодис сонгуулах зэрэг асуудлыг ярьж байгаа. Ер нь бол энэ коронавирус бол гадаргуудаа бол итгэх гадаад орчинд бол итгэх муутай тийм ээ. Өөрөөр хэлбэл амьдрах чадвар муутай. Гол нь нөгөө гадаргуудаар үлдэх наалдах нөхцөлд бол дэлхийн байгууллагын зарим одоо судлаачийн дүнгээр бол 2-7 хоног ч гэдэг юм уу янз бүрийн судалгаанууд байна. Тэгэхээр энэ нөхцөлийг үндэслээд бид нэр ямар бодисыг сонгох уу гэдэг дээр бас зөв одоо чиглэлийг авсан байх хэвээр. За ер нь бол коронавирус халдвар өөрөө бол холоорын нэгдэл маш итгэхгүй тийм ээ. Шинэ холоор агуулсан нэгдэл бол 10 секунд дотор бол устдаж өгөө болох тийм ээ. Спиртийн нэгдэл за 4 сурт амон, 3 сурт амон, за хит ягаан туяа устдагчийн хитэст бол одоо итгэн буурж одоо устдаг тийм итгэх муутай учраас энэ бүх одоо шинэ аргуудыг болон одоо энэ шинэ бодисуудыг бид нэр хэрэгжилж энэ үр дүнтэй байлгах хэрэгтэй байгаа. Тэгээд цаашдаа бид нар бас энэ хилцүүлгээр гол нь улс орондын тээвэр хийж байгаа жолооч нар сургалт явуулах асуудлыг бас зөвлөж байгаа. Өөрөөр хэлбэл электронын байгууллагын зөвлөмжөөр ч гэсэн тухайн одоо эрсдэлтэй бүлгүүл ерөөсөө өөрөө жолооч болчиход тийм ээ. Жолоочийн хүрсэн бүх гадаргуу одоо кабины өрүүл хүрд одоо бариулж гэдэг юм уу тийм ээ. Одоо кабин дотроо өөрөө хэрэг халдвар тэгж байвал тэр халдвар тархах тэр нь ямар замаар дамжууг гэхээр нөгөө агаар туслын замаар өөрөө хэлбэл түүний одоо биологийн шингэн шүлэс одоо нус цэрээр дамжих учраас энэ дээр бол бас гол цэгээ эрсдлийн цэгийг тооцож халдваргүй зүйлийг явуулах зүйтэй гэсэн зөвлөмжийг өгч जैन. За түүнчлэн бид нар энэ тухайн гадаргуугийн цэвэрлэх асуудал нэлээд анхаарал татж байгаа. Өөрөөр хэлбэл тухайн одоо зүгээр энгийн одоо орчны талбайч бай, бохир талбай хоёроос ялгаатай байдаг халдваргүй зүйлийн итгэн. Тийм учраас тээврийн эрсдлийн одоо цэвэрлэгээний асуудал, кабины цэвэрлэгээний асуудал, тэр гар халдваргүй зүйл уус малын бэлэн байдал энэ бүгдээр бол бас энэ эрсдлийг тооцож бид нар бол цаашдаа бол энийг хийх нь зүйтэй маа гэсэн бодлого өгч байгаа. Тэгэхээр энэ бодлогын хүрээнд бол бас цаашдаа бид нэр ариутгах нарыг сургах тийм ээ. Мөн тэр хөдөлгөөнд оролцоо жолооч нарыг давтан сургах асуудлыг тусгаж байна. Ер нь бол цаашдаа улсын бодлогын хэмжээнд ариутгах халдваргүй бодлого, за хяналт үнэлгээ, за энэ орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах, за энэ ариутгахын хүнд нөхцөлд ажиллаж байгаа ариутгах нарын одоо хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ухааны асуудлыг хүндсэн асуудлаар хилцүүлэг болсон. Тэгэхээр энэ хилцүүлэг үр дүнгээр бид нар бас холбогдох одоо төр захиргааны байгууллага болон мэргэжлийн байгууллагуудад чиглэлүүч цаашдынхаа энэ коронавирус хамт одоо тэмцэх сэргийлэх үйл ажиллагаанд бол нэгдсэн бодлоготойгоор улам одоо сайжруулж халдвар дундын уялдаа холбоо хангах асуудал бол шаардлагатай байгаамаа гэсэн нэгэн чөтгөр төрсөн юм аа.